Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2006 онд нээлттэй хийсэн Righteous Ties киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө хоосон орон зайг хайр гэж андуурсан гэрлэгийн сонголт хүүхдүүдийг айдас давтуулна. Хуурмаг дүрэн нуран унахад их хүний төсвөр үнэнтэй нүүр тулах мөчээрнэ. Амьдралын өнгө уран сайхны киног DD-ш Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Киноны агуулгыг товчхон дурдах юм бол гэрлээ бол хоёр хүүхдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж буй өрх толгойлсон эмэгтэй. Бусдын ладил хүүхдүүдэд юу гарч дутаахгүйгээр өсөхийн төлөө өдөр бүр хичээн зүтгэдэг. Амьдралын энэ хоосрол дундаа гэрлээ пүрвэг их залуутай амьдралаа холбох боловч тэр түүний бодсон шиг сайн хүн биш байлаа. Амьдралын өнгө бол хайр, итгэл, хуурмагdur сонголтын үнц нь ээж хүний ухаарал төсвөрийн тухай өгүүлэх манай киночид амьдралын өнгө уран сайхны киног DD-ш Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Скотчор оросон хутаг ширээн дээр байгаагаар кино эхэлнэ. Хутагны эзэн харин мафийн нөхөр бололтой. Зэ, гэс дүрчхий. Би жоохон яаруу байна. Эрийг нь багсахчихсан. Тимгүн орохгүй. Ингэсэн чи энэ үгүн. Йоо, би тэгээд өгчүүл яах вэ? За. Их цэвэрхээ хийшөө. Өөш. Бид нар одоо хагалгаа хийх гээд байгаа биш үү? Ингэсэн утсаа гаргаж ирээд. Би нэг мессеж явуулчихъя тэхөө. Энэ хүн үйлдвэрийн эзэн юм байна. Мафийнхаа харин түүн дээр ирж рекет хийж байгаа бололтой. Яасаа удддаг юм бэ? Ингээд эргэн тойрныг нь харуулсан чинь хамгаалагчдыг нь сөкрүүлчихэж. Эвгүй гарууд бололтой. Ингээд гадаан цагдаагийн машин дуурч байна. Нөгөө өвгний суудлан жаахан өөрчлөгдлөө. Нэг туслах нь юу болоод байгааг харах гээд гардаг. Өвгөн гинэ томроод унлаа. Чи муу зайлэг. Намайг дүүрнэ гинэ. Энийг сонсож байна уу? Цагдаа нар намайг хамгаалах гээд ирж байна. Та нар юугаа хийгээд байгаа юм? Босооч гээд хүмүүсээ босгочлоо. Цагдаа нар ирэхээс өмнө босоод өвдөг сөгдөөд уучлал гуйгаадах. Огцом өөрчлөгдөж байх ч нэ. Ингэсэн туслах нь орж ирээд саях галын машин байсан байна аха. Өнгөрөөд явчлаа. Өвгөн буцаад жижгэрлээ. Тэгснэ уцаа гаргана. Тэр үед нь залуу босч ирээд маа. Энэ бол манай киноны гол дүр Сүүшиг. Түүнийг бүгдээрээ про гэж дуудацгаая. Про үүнээс болоод цагдаад баригчжээ. Шүүх танхимд прокурор орж ирээд Дон Чэсон давтан танхаарсан хэрэгүүдтэй. Одоо бас хүн алхаар оролдоно гинэ. Харж үзсэн үү прокурор? Харж үзнэ гинэ. Прокурортой ийм юм ярьдаггүй юм. Прокурортой харин тохироо хийдэг юм. Нэг удаа танаа босс надаас зааныг яаж хөрөгчөнд хийх вэ гэж асууж байсан юм. Би хөрөгчөө онгоолгоод заанаа хийгээд хөрөгчөө хаана гэсэн. Та харин яаж хийх вэ? Гэсэн чи тэр юу гэсэн гэж? Би баруун гартаа хий гэж хэлнэ гэсэн юм. Юу? Надад тийм заан хөрөгчөнд хий гэж хэлээгүй шүү дээ. Бишээ. Зүүрлэл маягаар ярьж гин. Чамд босс чинь тушаал өгдөг гэд хэлээд байна. Босс чинь чамд тушаасан бидтэй. Чи боссыгоо бариад өгч. Тэгвэл би ялыг чинь хөнглөе. Прокурор та намайг мэддэггүй болол та тийм үү? Ингэж байна шүү. Урахгүй юм шиг байна. Шииртэй нөхөр байна. Удахгүй шүүх хурлын гадаа машин ирээд зогслоо. Энэ буржгар тосч очоод шүүгчд шийдвэрээ гаргасан эрхмэ. 7 жилийн ял сонслоо. Шүүх хурлын үеэр миний нэр дурддагдсан уу? Нэгч дурддагсангүй эрхмэ. За. Тэгэхээр про боссыгоо барьж өгөөгүй юм байна. Ингээд про туслахтайгаа хамт шорон руу хөргөгдлээ. Яг өрөөндөө орох гэж байтал нэг хүн шүгэлдэж байна. Про сонсонгуудаа шууд зогсчлоо. Таньдаг шүгэл байх шиг байна. Шууд дээшээ гараад "Хэм бэ? Ямар новшин вэ?" гэд нэг өрөөний цонхоор харлаа. Тэгсэн чинь энэ залуу шүгэлдээд байсан юм байна. "Юу? Чи амьд байч? Муу новш" гэд баярлаад байна. Эртний танилуд бололтой гадаа гараад сууцгаана. "Манай аав хизээ өгсөн бай. Өнгөрсөн өвөл өгсөн. Өвөл гинэ. Газар хөлдөө болохоор оршуулах гэж хэцүү байсан баг та. Аав их чинь чандарлаад үнсийг нь далаад хайсан. Би далайн төрлөг багтаа үед очиод төрлөг ихстэл 6 цаг тэнтүүлээсэн. Би хүртэл аавтайгаа тийм удаан хамт байж үзээгүй байх чинь вэ. Баярлалаа. Энэ хоёр нэлээд дотн хоёр бололтой. Цаазын ял авчихад байхад чинь бид нар туслахгүй байсан болохоор хэцүү байсан баг та. Босс та хоёрын дунд болсон зүйлд харамсаж байна. Чи тэр хоёрыг хардаа. Нэг нь коммунист, нөгөөх нь алуурчин. Хоёулаа цаазын ялтай. Адилхан ялтай болохоор би тэд хоорондоо найз илдэг юм. Ягаад ч юм намайг тэр хоёр л ойлгох юм шиг санагддаг юм да. Ингэж байна шүү. Тэгэхээр энэ найз нь цаазын ялтай байна. Цаазын ялтай хоригдлууд нь бусдаасаа өөр хувцас өмсдөг юм байна. Тэгэд бөөндөө хоол идэх цаг боллоо. Ширээнд нэс нэг ах хуу. Бас цаазын ялтай бололтой. Чи мафийн гүйцэтгэгч байсан гэсэн үү? Найз нь хажуунаас. Энэ их хурдан гартай шүү. Бэ маргааш чамтай уулзъя. Манай хүн жаахан гайхлаа. Найз нь наадах чинь танаа өрөөний босс. Манай про босоод хүнд итгэл үзүүлэх гэтэл эрггүй. Зүгээр суугаад хоолоо ид. Тэнд сууж байсан нэг хөгшин оригдол. Чи хэдэн жил авсан юм? 7. Чи тэгээд 7 жилээ бүтэн суух юм уу? Эсвэл надтай хамт эх сард орох юм уу? Ингэж аав штт. Тэнд сууж байгаа 4 хүн. Манай хүний өрөөнийх юм байна. Тэр үед харин атман бололтой нэг нөхөр ирж байна. Өнөөдөр орж ирсэн нов шаан байна. Хоолоо идэж байгаа бол
төлбөрийг нь төлнө гэж мэдэж байгаа үсттэй. Энэ Сунтааны найз. За. Балархаас өмнө найзтайгаа уулзсан чинь азтай юм болж. Гэснэ хажууд нь байсан машины хулгайчийг дээрлэж байгаад яваад өглөө. Нөгөө тал дээр мафийн босс нөгөө үйлдвэрийн захирал дээр ирчихэж чамайг ийм болгосон хүнээ би шоронд хийж гисэн. Чи буруугаар ойлгоогүй үсттэй. Чиний сүүлд барьсан үйлдвэр дээр чинь би хамтран ажиллах хүсэлтэй байна. Тэтгэврт гарахаас өмнө нэг юм хийх санаатай. Хэрвээ тийм бол надад нэг хүсэлт байна. Намайг хутгалсан танай хүн шоронд орсон гэсэн байхаа. Би түүнээс удаан амьдрмаар байна. Гэж байна шүү. Манай порог нухханд. Босс шууд туслахтайгаа уулзаад дараа сард бид ажиллаа эхлэн. Тэрнээс өмнө дуусах. Ингээд үргөгч байна. Нөгөө буржгар залуу нэг бүсгүүдээр очиод чи сун шоронд орчихсон байгаа. Түүн дээр очоорой гэд хэлж байна. Чадахгүй. Мөн тэн нөгөөд хин нэг тэгж гэмтээсэн хүн өөрөө ч гэсэн тэрэн шигэл хөв тавилангаар дуустдаг юм. Гээд авч хэлцдэггүй. Энэ залуу ямар тач манай прогийн найз нэм шиг байна. Мафийнхан бөөндөө шоронд прог эргэж ирцгээдэг. Сушиг. Аха, сайн байна уу аха? Их ядруу харагдаж байх чинь вэ? Компани ажилд битгий санаа зовоорой. Бид нар сайн хийж байгаа. Удахгүй чамайг гаргаад авна. 7 жил шүү дээ аха. Юу гэж 7 жил байдаг юм? Би дээгүр доогуур ярьж байгаад нэг их удаахгүй авчих нь мэдвөө. Эндээ жаахан амраад байж бай. Аха, Сунтан амьд байна лээ. Энд байж байна. Сунтан арай цаацлуулааг байгаа юм байна. Гэсэн босс сонирн болоод байна. Тэр миний хувьд өгсөн үнэлгээсэн үг. Босс буцах замдаа түүнтэй биечлэн уулзах сайхан байна. Түүнд болох гэж байгаа зүйлд харамсалтай л байна. Нөгөө прогийн найз харин хөдөө тариалангийн талбай дээр нэг хүлэмжний гадаа ирчихсэн байна. Хүн байна уу? Гэсэн чинь нэг өвөө гарч ирж байна. Тэгэд орлоо. Чи сүүн шоронд орсон болохоор босс та хоёрыг арай дээр газар амьдруулъя гэд жижиг орон сууц өгсөн. Хөөе. Би дээрэмчнээс мөнгө авдаггүй. Мөнгө шээ. Орон сууц хамаагүй. Хэрвээ чи сууныг эргэж очих юм бол бид түүнийг эргэж очихгүй. Чи зам аваад гэж байна гэд дамжуулаарай. Аав ээж нь чи сууныг дээрэмчин болсон гэд уур тавиадаг бололтой. Тэн тарин ханан дээр нь 3 хүүхдийн зураг байна. Багаасаа шавар дээр тоглож шороо идэж өссөн гарууд бололтой. Буржгар энэ талаараа бүлгийнхэндээ ярьж байна. Та нар Сунтан гэд сонссон баг. Сушиг, Сунтан бид гурав багын найзууд байсан. Мокпод очиж муу залуустай зодоо хийдэг байлаа шít. Өөх, Сунтан гэж боссын хуучин баруун гаруу. Тэр хутганы мастер байсан гэж сонссон шүү. Тэр том эрг хийгээд цаазын ялавч алуулсан гэж сонссон. Гэтэл өөр нэг нь сая Сунтаныг амьд байна гэж босс яриад байсан. Сушигийг эргэж очих үед Сушиг тэгсэн гэсэн. Гэх үед буржгар жаахан сонирн болоод байна. Хэрвээ тэр шоронд ороогүй байсан бол баг боссын оронд босс болцсон байх байсан гэсэн шүү. Хөөе, чи наад амаа. Дөрс шилжиж манай про шоронгийн өрөөндөө унтиж байна. Тэгсэн өрөөнийх нь нэг нөхөр босоод шууд доошоо яваад орчлоо. Хөөе, тэр хаашаа орчих вэ? Санаа зовлтгүй. Бидний угсан жижиг хөргөгч байгаа юм. Ингэж авна ш. Харин нөгөө өрөөнд прогийн бүлгийн халдсан байж байдаг. Нөгөө атманы өрөөнд орчихжээ. Атман жаахан дэглэх гэтэл нөгөөх нь мөчөөгөө өгсөнгүү. Шууд өрөөгөөрөө нийлээд полдчихлоо. Нөгөөдөл харин хөргөчнөөс амттан болон сөөж угаргаад ирчихсэн найрлж байна. Тэгээд бороогоос ингээд чи мафи босс Кванжуг тахир дутуу болгосон хүн мөн үү? Тийм ээ. Хөлийг нь ажилгаагүй болгосон. Нэг сануулга өгсөн гэхүүдээ. Чи секцэнд явдгаа. Тэнгээ. Юу гэж дээрэмчид секцэнд явж байдг юм бэ? Эднэр чин цэвэр гудамжны зодон. Чи боддоо. Таквондо чин гудамжны зодонч хоёр тулаанд орвол юу болно гэж бодож байна. Таквондо чи юу ч чадахгүй. Би таквондод явдаг байсан. Тийм үү. Маргааш өглөөнд бөөндөө хоолн дээрээ байж байна. Тэгсэн бүлгийнх нь халдсан зод болчихжээ. Манай поро хараад шууд босоод нөгөө атманыг очоод гөвж өглөө. Бүгдийг нь нэг өшөглөөд явчлаа. Атман дээр очоод нэг цогсон чин сөхөртөл навлаа. Удалгүй нөгөө буржгар порог ирэх гэж шоронд иртэл эргэх боломжгүй сахилгад орчихсон гэж байна. Шоронгийн тогооч нар харуулууд хориглууд гэд бүгд ярьцгааж байна. Тэр хурдангаар гэдэг хочтой мафия алуурчин гэсэн. Нөгөө атманыг хоромхоо хугацаа нүдчихсэн байлээ штт. Манай хүн харин сахилгад сууж байна. Тэгсэн хажуутлын ханыг нь тогшоод байна шүү. Хоёр талд нь сахилгад сууж байгаа хүмүүс манай хүнийг яриаг нь дамжуулаад өгөө гэж байна. Юу? Би одоо та хоёрын яриаг дамжуулах юм уу? Би ямар мессенжер юм уу? Өөрсдөө ярьцгаа гэд урлж байна. Тэгсэн нилээн уудлаа. Би түүрөнд хийх юм юу ч байдаггүй. Тэгснэ. Ой, ач хүүчин сайн бидтэй гэж байна. Сайн. Баг нь одоо зөндөө том болсон байхаа гэж байна. Ой. Чаавс би одоо юу хийгээд байгаа юм бэ? Болио. Хоёр талынх нь өрөөнд нөгөө цаазын ялтай хоёр байсан юм байна. Мафийн босс харин нөгөө үйлдвэртэйгээ очиж танилцсан. Янзын том үйлдвэр байна. Захирал тэнд Японд үйлдвэрлэгдсэн хэмээн бодис. Хэрвээ дангаар нь үнэрлүүл өөхөх аюултай. Гэхдээ энэ төхөөрөмжөөр боловсруулчих юм бол бөх эрзэний чихэргээд аль алинд хэрглэж болно. Тэгвэл бид энийг чинь бүх дэлгүүрүүдээр зарж болох нь байна штт. Болж байна. Ингэсэн чи захирал. Гэхдээ та
Миний хүслийг биелүүлээгүй байх шиг байсан. Бид ажиллаж байгаа. Санаа зовлтгоо. Ингэж байна. Прог л нухах гээд байгаа шүү дээ. Манай про харин нөгөө хоёртойгоо зузарчиж өөрийнхөө түүхийг нэмж яриад хачирлаад голдоо орчжээ. Тэр үед нь харин прогийн аавынх нь гэрийн гадаа нэг таягтай нөхөр ирчихсэн байна. Тэгээд баахан дээрэмчид мод төмөр бариад яваад орчлоо. Маргааш нь прогийн бүлгийн халдсан дээр боссын туслах хүрээд ирчиж. Бид Чисонгд урам хугарсан. Миний юу гэж хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ. Сайн сонс. Чиний мэддэг Чисон хуучны Чисон биш болсон. Одоо салах цаг нь болж. Ингээд үүрэг өгчлөө. Халдсан нилээн бодол болоод явж байна. Чисонгийг харах үед том тулааны дараа халдсанг түшээд алхаж байсан нь санаанд ордог. Тэр үед харин нөгөө доглон мафийн босс, прогийн босстой ирж уулзаж байна. Бурчгар гаднаас орж ирэх үед өөр мафийнхан ярьчихсан байна. Дон Чисон, миний нэг хөлийг авснаас хойш 2 жил өнгөрлөө. Түүнээс болоод бидний харилцаа уламд ордсон юм биш үү? Тийм ээ. Манай хүн чамайг гэмтээсэн. Уул нь би өөрөө чамаас уучлал гуйх ёстой байсан. Данч завгүй л яваад байлаа. Инgeх үед бурчгар тэндээс. Ингээд чи хийм бэ? Гадаа байгаа тахир дутуу хүний тэмдэгтэй машин чиний хөө гэж шууд өдлөө. Мафийн босч ирээд. Миний хөлийг ажиллагаагүй болгосон Чисон гихчин гэрлөө. Би өчигдөр шин хүмүүсээ илгээсэн. Дараагийнх нь чийч байж болно шүү. Ингэж байна. Бурчгар гайхаад шууд Чисоны гэрт яваад очдөг. Тэгсэн чи баларч аав ээжт нь халчихсан байна. Бурчгар шууд эмнэлэгт хүргэж өгдөг. Продер харин нөгөө бүсгүй нэргэлтээр ирж байна. Чи хүрээдэрээ юу? Жаахан ичээд байх юм. Ажил нь сайн уу? Инgeх үед бүсгүй. Сонс. Өчигдөр шин танаа гэрлүү дээрэмчд дайраад ээж аав хоёрыг чинь гимтээсэн байна. Хоёулаа эмнэлэгт байгаа. Про үүнийг сонсоод шууд цочиж байна. Юу? Тэд дээрэмчд биш шүү дээ. Яагаад энгийн хүмүүс рүү дээрэмчд дайрч байгаа юм бэ? Тэгэд нилээ уртай орж ирдэг. Тэгснэ ориллоо. Дээрэмчин биш хэрнэ? Хутгалуулж болдгийм үү? Дээрэмчд л нэг нэгэ тэгдэг юм биш үү? Ингээд 0 дороод уйллаа. Гарах үед нь харин халзан араас нь гэтэж байна. Тэгснэ нур руу нь хутгалчлаа. Өөрт нь харин их хэцүү байгаа бололтой хутгалчаад уйлаад байна. Про харин нилээ гомдсон шинжтэй байж байна. Тэгээд зогссон чигээрээ гэрэл унтраагаад одоо харанхууд би чамайг хэн гэдгийг танихгүй. Тийм болохоор наатахаа аваад эндээс гар гэд унчлаа. Төргний машин ирээд прог эмнэлэг рүү аваад явлаа. Сунтаа харин тэнд ууралж байна. Хэн бэ? Ямар новшин миний найзыг араас нь хутгалсан бэ? Гараад ир. Чи өөрийгөө өгсөн гэж мэдээрэй. Аав ээжигээ эмнэлэгт байна гэж сонссон өдрөө хутгалуулж болдгийм үү? Чамайг да. Халзан харин тэнд чимээгүй зогсоод байна. Шоронгийн ахмад харин нөгөө атаманыг гэж бодоод баахан дэгэлж байна. Нөгөөх нь би биш ээ. Би биш би биш. Халзан харин нэлээд сэтгэлээр унж байна. Шүнжин унталгүй юм бодож хондог. Тэгснэ өглөө нь өөрийгөө дүүжилчлээ. Манай про харин эмнэлэгт ухаан орж байна. Бурчгар харин нөгөө боссын туслах дээр очиод Чисонгийг шоронд хутгалсан байна. Та мэдэж байсан уу? Та мэдэж байсан уу? Босс зөв гэж үзснээ хийсэн. Компани л төлөө шүү дээ. Юу? Сунтаныг цаазяал өгөөд одоо сүүшигийг тэнд нь хороож байна. Удалгүй та бид хоёрыг чигсэн зайлуулах юм биш үү? Ямар бизнес гэхээр ийм байдаг юм? Тэгэд бурчгар эмнэлэгт про дээр яваад очлоо. Аав ямар хөө байна? Ухаан нь орж гараад байгаа. Сум бон шиг тэгсэн үү? Аавын чинь хувьд бол тийм ээ. Гэхдээ тэр чиний араас хутгалаагүй баг. Үнэн дээр би компани юу хийгээд байгааг ойлгохгүй байна. Ингээд өөрийнх нь хүмүүс түүнийг алах гэж оролцсон гэд хэлчлээ. Чи очиод тэдэнд хэл. Надаар оролцсон тэр хүмүүстэй би өөрөө очиж уулзнаа гэж. Ахаа дээрээ амууч. Тэгээ чи яах юм? Цагтаадаггүй. Хүүхдээж хатта. Та гэртээ ирж болно. Та юу ямар хөтэй амьдарч байгааг мэдж байгаа. Тэгвэл та намайг тэр ахаар өнөөдөр тасуулаарай. Надад маш их сайн. Би ч бас тэрэндээ үнэхээр сайн. Хамгийн гол нь эрүүл сагалаа мэддэг чинь том аз чагаал واخгүй юу? Байгаль зүйлтэй бүгдээрээ сэтгэл хангалуун амьдрал шүү. Амьдралын өнгө. Бодит амьдралаас сэтгэлэн бүтээв. 1-р сарын 20-оос Didish Innovation Look TV-гийн видео сангаас хүлээн авч үзнэ. Бурчгар тэндээс гараад босстойгоо уцаар ярьлаа. Боссоо, Чисон ухаангүй байна. Тэр бараг л найдваргүй юм шиг байна. Гэт худлаа илчлээ. Босс сонсож байгаад нөгөө захирал руу ажиллаа эхлэх цаг болжээ. За ингээд бизнес эхэллээ. Үйлдвэрт хар тамхиг боловсруулад чихэр шиг хэлбэртэй болгоод гаргаад байна. Тэр үед харин мафийнхны ажилтг клубт нь зодон гарсан байна. Босс сандраад яваад очтол нөгөө доглон боссын хүмүүс ингэсэн гэж байна. Тэд тоогоор олуулаа байсаа ирхмэ. Йоо, энэ бол дайн зарлсан гэсэн үг. Гэснэ тэднийхэн шууд буу авцгаалаа. Бид нэг
Нэгэнд тоогоор цөөн учраас одоо залуустаа энийг яаж ашигладгийг зааж өгөх хэрэгтэй. Тэр үед харин шоронд про имлэгээс гараад буцаж ирж байна. Нөхд нь бөөн баяр болоод өгтлээ. Өөхөх шахчихад ирсэн шүү дээ. Найз нь бас баяртайгаар тосож байна. Нөгөө хатмаа харин жаахан зэмлэлтэй ёсолдог. Тэр үед харин шоронгийн даргад ялыг гүйцдэг гэсэн тушаал ирчиж нэг хоригдлыг цаацлах бололтой. Арай манай сунтаан биш байгаа. Шөнө нь прогийн үүдэнд нэг хүн ирж байна. Босоод харсан чинь нөгөө цаазын ялтай өвөө ирчихсэн байна. Би чинь гайгүй үстэй. Яг үдэл. Та сайн уу? Гэсэн чинь тамхи өгч байна. Манай хүн тамхилаа тартал цаана нь 3 харуул зогсож байдаг. Өнөөдөр юм уу? Амьдрал бол төрхөн зуурын аялал шүү дээ. Гэж байна. Ялыг гүйцэтгэх үед харгалзагч. Би үүнийг хийхдээ харамсаж байна. Гэвч хуулийг сахиулах нь миний үүрэг. Ямар нэгэн байдлаар танд дахин амьдрах боломж олдох юм бол ийм замыг хизээч бүү сонгоорой. Гэд ялыг гүйцэлдүүллээ. Хажууханд нь байдаг цэргийн ангийн бэлтгэл болж дэлбэрэлтийн дуу гарч байна. Харин үүнтэй зэрэгцээд шоронд нэг хоригдол цаацлууллаа. Маргааш нь өглөөний цайн дээр харин найз өвгөн нь гуйнгэлчихсэн сууж байна. Тэр үед прогийн өрөөний босс нуруунд дээрээ шивээс хийлэгдэг. Надад дахиад ганцхан боломж байсан бол би гим зэмгүүгээр амьдрах байлаа. Хэдийгээр би өөхөх ялтайч гэлээ бүрэн засарсан. Болдогсон бол дахиад төргсөн. Гэд нуруунд дээрээ дагны шивээс хийлэглээ. Тэгсэн поро бүгдээрээ эндээс гарцгаая гэж байна шүү. За ингээд бөөндөө оргоно гэд байсан нөгөө өвгөнтэй ярьцгаалаа. Юуны өмнө хэн яг орох уу? Хэн яг орохгүй вэ гэдгийг бид тодорхой мэдэх ёстой. Гэсэн чи бүгд гараа өргөж байна. За ингээд оргох төлөвлөгөө хэрэгжүүллээ. Хүүхдээсээ эргэлт авах үед цамцан дээрээс нь газрын зураг харж байна. Тийм үү. Ээж нь сайн байц. За болж байна. Эргээрээ. Хүүхдүүд нь сайн уу? Тэгээд ус цайлуулах хоолоогоор бөөндө гарах гэж үздэг. Тэгсэн зам нь хоёр тийшээ салаад явчлаа. Гүн чи юу вэ? Энэ хэлснээр ийшээ явбал цэргийн анги, ийшээ явбал нээсэх хүчний фолот гэж байна. Юу? Тагвал шорон руугаа буцъя. Гэд буццгаалаа. Эхний төлөвлөгөө худлаа боллоо. Манай хэд өрөөндөө чисүн чи гарвал боосоос өшөө авах юм уу? Үгүй ээ. Тэр зүгээр асуулт асууна гэж хэлээ үсттэй. Асууна. Яагаад намайг алах гэсэн юм бэ гэд асууна. Өш тэгвэл утсаар залгаад тэрийг асуучвал яадэ. Заавал оргож явахаар хөөрхий өрөөний босс. Би бас гарч эхнэрийгээ дахин нэг хармаар байна. Түүнийг эргэлтээр хүрээдэргээ хэлчих болтгүй юм уу? Тэгэд харчих ш. Тийм амархан биш ээ. Манайхан бөөндөө усанд орж байх үед нөгөө атман гэнт доороос нь гараад ирлээ. Та нар гарах гэж байгаа гэсэн үү? Би гоё арга мэдэн шүү. Намайг авчих. Гэсэн тэр арга нь ханыг нураах гэсэн арга байна. Энэ хан өнгөрсөн жил далайн элс болон цемтэр баригдсан. Ер нь бол их амархан нурна. Бараг 50 хүн зэрэг мөргөл нурчих байхаа. Ингэж авна шүү. Тэгэд бөөндөө нарлаж байснаа. Нэгэн зэрэг хан руу гүйцгээлээ. Очоод бөөндөө маа. Ямар ч нөлөө байдаггүй. Хөгшчүүл хараад жаахан гайхастай. Бүтэхгүй арга байсан юм байна. Тэгэд дараагийн арга нь нөгөө хөргөгчөө цааш нь нэмж ухаад сарын дараа гэхэд газраар ухаад гарах арга. Манайхан шүн болгон 2 цагаар ээлжилж усаад угцгаалаа. Тэгэд хан хүртэл угчлаа. Бид бараг хан хүртэл угчих шиг болсон. Тэгвэл хэдхэн хоногийн дараа гэхэд бид гараад явчихна. Ингэсэн чи Ахмад тэндээс. За сонс, өнөөдрөөс бид нэг давхуртаа засвар хийж байгаа учраас нэг давхрын хоригдлууд юмнуудаа аваад 2 давхар руу нүүцгэн. Өдийн хоолны дараа бүгд нүүцгээ. Ингэж авна шүү дээ. Чаавс. Манайхны нэг нь бид одоо эхнээс нь ухна гэж юу? Үгүй. Бид 2 давхарт орчих юм бол ухах боломжгүй болно. Хөөрхий. За ингээд арга мухардлаа. Пура харин байд сууж чаддаггүй. Эцсийн арга нь хан нурах. Ганцаараа очсноо маа. Машины хулгайч бас очингуудаа маа. Харгалзагч хараад эднэр одоо жинхнээсээ хан нурана гэж бодоод байгаа юм бах та. Тэр үед нарийн мафийнхан хээр гарчихсан. Буудаг сургууль тээж байдаг. Жаах явцгүй байна. Нэг нь сум алдчихлаа. Өөш чи хүн аллаа штэ. Тэгээд дээшөө буудаад үзэсгэж байна. Нэг нэгээрээ буудаад буунаас айхайцаа дарна. Манай буржгар харин нэг том буу аваад буунаас айхайцаа дарахын төлөө гэд буудлаа. Тэгсэн чи сум нь хөрөөд дээгүр нисч байсан онгоцыг очоод онцдог. Манай хэд хан нураах гээд үзэж байтал хажууханд нөгөө оногцсон онгоц ирснээ дэлбэрчлээ. Дөргөнөөс нь болоод шоронгийн хан нурчлаа. Хоригдлууд харах үед гадаа нь эргчлөөд амьдрал байж байна. Дотор нь харин бөөн хоригдл. Бүгд гараад гэд гүцгэлээ. Шоронд тэр чихтэй үүмэн болоод хоригдлууд зугтцгаалаа. Мэдээгээр өнөөдөр нисэх хүчний онгоц шоронгийн гадаа осолцсноос болоод шоронгийн хан нуржээ. Үүнээс болоод 200 хоригдол оргосон байна. Энийг нь мафийнхан сонсож байна. Цагдаа нар шуурхай ажиллаж хоригдлуудыг нэг нэгээр нь барьж авдаг. Нөгөө орголтын удирдагч өвгөн харин би л оргоё гэж санаа гаргасан. Ингээд бүх зүйлийг өөр дээрээ үрж байна. Манай хэд харин арай баригдаагүй явж байна. Тэндээс цагдаа ирэхээр нь гял сойрхон байсан зургийн студ руу яваад орчлоо. Зурагчныг нь хүлж байгаад тэнд байсан хувцснуудаас хувцас олох
гэж үздэг. Их содон хувцснууд байна шүү. Мэдээгээр хоригдлуудыг барьсан ч 5 хоригдол баригдаагүй байгаа юм байна. Энэ 5-ыг хайр ба нөхөрлөлийн фракц гэж дууддаг байж. Энэ 5-ын босс нь Йо Миншиг гэх энэ хоригдол юм байна. Гэж авна ш. Нөгөө үгэн албаар цагдаа нарт буруу мэдээлэл өгчөж. Зурагчийн эмэгтэй харин энийг босс нь юм байна гэж бодоод хандраад байна. Зурагтаар гарсан зурагч нь ямар ч гэрэлгүй их муухай авсан зураг байлаа ш. Амьдрал дээрээ арай илүү царайлгал юм байна гэж авна ш. Тэр үед нарийн прогийн найз үсгүй ирлээ. Танилц энэ манай мэднэ нөгөө хайр ба нөхөрлөлийнхэн гээд сунтааныг харснаа. Чи амьд байжээ? Уулзалгүй удлаа шүү. За ингээд бүсгүйгээс хаяг байршлын мэдээлэл авдаг. Бүсгүй чамайг дээрэмчин болсонд гайхаад байх юм алга. Хаач утсан өөртөө адилхан хідэн дээрэмчдийг олол нөхрөлчих гээд жаахан гомдож байна. Про би яахан мэдэгдэхгүй хүн. Миний талаар мартаарай гэд бослоо. Бүсгүй харин аав руугаа бити очоорой. Цагдаа нар ирчихсэн байлээ гэд сэрэмжлүүлдэг. Маргааш нь про нөгөөдүүлдэ. Эндээс мөрмөрөө хөөцгөөё. Надад хийх ажил байна. Энэ та нарын оролцох асуудал биш. Нөгөөдүүл нь харин мөрөө хөөхгүй гэж байна. Бүгдээрээ хамтдаа явна гэж байна. Юу тааж өрөөний боссыг эхнэртэй нуулзуулъя гэж шийдэцгээлээ. Тэгсэн эхнэр нь бас шоронд байжээ. Бөөндөө шоронд эргэлдээр очдөг. Хөөе яаж бодохоор оргосон хоригдлууд шоронд хүн эргэж болно гэж боддог байна. Ингээд босс эхнэр дээрээ яваад орлоо. Эхнэр нь чи ухаалаг харагдаж байх чинь вэ? Яаж шуухан байна да? Би бол өрөөнийхөө босс. Тэгэхээр ойлгож байгаа биз дээ. Бахархаж байна. Чамайг ирнэ гэж бодсонгүй шүү. Миний төрсөн өдргээ дээрээ юу? Оо, төрсөн өдөр ч юм байлоо. Нэрэн чи яаж санах вэ? Насахиад улам хөөрхөн болчихсон байж шүү. Мэднэ. Уучлаарай. Ийм амьдралаар амьдруулсанд гээд уучлалгүйла. Эхнэр нь санаа алдаад энэ чамтай уулзаж байгаа сүүлчийн уулзалт баха. Битгий баригдчихаарай. Ингээх үед манай хүн босч ирээд цамцаа тайлж нөгөө шинэ хүн болсон гэдэг шивээсээ харууллаа. Буцах замдаа харин зогсолтгүй явлаа. Хайрын сайхан амьдрал минь гэж харамсаж байгаа бололтой. За ингээд бөөндөө манай прогийн асуудлыг шийдэхээр ирцгээлээ. Про та эндээ байж бай гээд нөгөө үйлдвэрлэлөө орцгоолоо. Машины хулгайч нөгөө найзтайгаа хамт ороод ирлээ. Араас нь харин манай про болон сунта хоёр мафийнхан хараад нэг нь аха гараад ирээ шив. Одоо тэгээд яалгамаар байна. Гэсэн чи про эднэр одоо надаас асуулт асуудаг болчихжээ. Гэснэ гөвж гарлаа. Машины уулгач нөгөө хоёр эвтэйхэн зүгт сэгээд үзэж байна. Харин манай сунтаан бол янзын зодтолдог юм байна. Боксын өрөлт авч байгаад нэг цохоод яваад байна. Про харин хөл гар холиод дүүлж байна. Ингээд түүвэжлээ. Өглөө нь босс үйлдвэр дээр ирчихсэн байж байна. Захирал би тэр чисууныг өгчихсэн гэж бодсон юмсан. Та надад худал хэлжээ. Үйлдвэрээ хурдан дахин босгоцгоё. Үгүй бидний хамтрал дууссан гэд яваад өглөө. Буржгар харин араас нь очоод цохиод унгаачлаа. Босс чисуун ирвэл чи аргалаа шүү гэд буржгарт захиж байна. Манай буржгар харин нэлээд хэцүү байгаа бололтой оройн жоохон ууд суудаг. Маргааш нь про болон сунта хоёр машинтай явж байна. Тэгээд нэг бензин хажууд эрт зогсоод шууд бууж ирээд шилийн хаг цохиод ороод ирлээ. Тэгсэн нөгөө доглон мафийн босс байж байна. Про би нэг юм асуудаг юм уу гэд. За асуу. Чи дээрэмчин байж энгийн хүмүүс рүү халдаж болдг юм уу? Гэснэ эрүүл хөлийг нь гэмтээчлээ. Тэгээд удалгүй мафийнхан дээр ирчихэж буржгар машиндаа суух гэж байтал тэнд нь про зогсож байна. Тэрийг нь камераар нөгөөдүүл нь харж байдаг. Буржгар чи ганцаараа ирээ юу? Би ганцхан хүнтэй уулзрах гэж ирсэн. Гэсэн араас нь баахан гарууд гүгээд ирлээ. Нэг сүлжээг өнөхөр төрүүлээд дайрсан ч юм маа. Босч ирснэ буцаад игнэндэ. Про олуулаа байх чинь вэ? Тэр арын нөхөр юу ярьдсан юм бэ? Сан техникийн хуванцар хоолой юм биш үү? Гэсэн буржгар эргэж хараад. Юу вэ? Чи наадахаараа яах гэж байгаа? Жад болох юм уу? Чи ямар сүн шин жанжин уу? Сүүшиг чи зүгээр явчихж болохгүй мó? Чи миний найз байж намайг мэдтгүү маа да. Буржгар тэнд зэвсгэ хайцгаа гэд нөгөөдүүлийнхээ юмыг хаюулж байгаад өөрөө протой халцганлаа. Про харин асуудалгүй гүвэд байна. Байн босч ирээд гүйлээд байна. Чи босхгүй байж бай гэсэн чи холдодгүй. Чи гимтэн шүү дээ гэсэн чи цаанаас нь боссын туслах ирчлээ. Юугаа хүлээгээд байгаа? Наадхаа дуусах гэд бүгд дайрцгаалаа. Манай хүн огцом зүхтэж байснаа. Гинт зогсоод буцаж иргээд голоор нь гүйлээ. Зүсэж очоод боссыг нэмэ. Зүрх суглах арга юм уу хаашаа. Тэгээд гүйлцлөө. Арай л олуулаа юм байна. Жаахан зодуулаад ирэх үед тэндээс шоронгийнхан ирж байна. Аль хэдийн эхэлчихвэ шүү. Танилцъя. Намайг Жун Сунтан гэдгээ. Гэснэ очоод гүйлцэж гарлаа. Буржгар харин тэнд найзуудаа хараад санаа алдаад зогсоод байна. Сунтан бол нэг цохоод бултаад цохоод яваад байна. Нөгөөдөл нь харин аан маань үзэж байна. Про мэдээж дүүлээстэй. Тэр үед нь харин мафийн босс машин цугаад зүхтэж байдаг. Про харвуугүй юу? Араас нь машин унаад гарлаа. Тэгсэн чи урд нь буржгар зогсож байна. Буутай юм аа. Чи ялсан. Одоо болчих. Гуйч байна. Тэгээд буудаач. Зогсчихооч. Гуйч байна. Буудчихаа. Би угаасаа ядарч байна. Гэж шууд хазаллаа. Буржгар тэнд уучлаарай. Гэснэ бууга доошно. Буруу харин тоормсоо дарсан ч арай оройчжээ. Очоод мөрөгчлөө. Гяс гарч ирж машиндаа суулгаад аваад явна. Сунтан тэнд үлдсэн бүгдийг нь унгаад нөгөө боссын туслагтай тулдаг. Уулзалгүй удлаа шүү.
Дээрэмчид бол нүүр тулж уулзаад нударгаараа асуудлыг шийддэг. Холоос амаараа шийддэг юм штэ. Гэт яваад очлоо. Эртний өстэй бололтой. Сунтаа очингуудаа шууд дүрчлээ. Нөгөөх нь харин сунтааныг буудчихж хоёулаа зэрэгцээд унаад өглөө. Тэр үед харин цагдаа нар ирээд бүгдийг нь бариад авна. Манай гурав бол үг дуугүй буугаад өгнө. Про харин буржгарыг суулгачаад боссыг хөөж байна. Буржгар сая сунтаан та хоёрыг зэрэгцээд зодолдож байхыг харсан чинь сайхан байсан шүү. Яг л хуучны сайхан цаг шиг битгий юм яриад бай. Дуугаа сууж бай. Манайхан баригччээ. Өрөөний босс. Бэ чи яах вэ? Өөхөх ялтай хүн. Та хэд маань харин яадаг бол доо. Бид одоо нэг өрөөнд орно гэж байхгүй баха. Ямар тач чи миний босс шүү гэд нөгөөдөгтөө хэлж байна. Тэр үед холбоогоор сэжигтэн хар машинтай зугтаж байна. Бид нар хөөж байна гэд ярьж байна. Про мафийн боссыг шахаад зогсоох үед цагдаагийнхан бас гүйцэдэрлээ. Шууд л бүслээд авдаг. Киноны ихэнд гарсан нөгөө прокурор өөрөө хүрээд ирчихэж. Манай хүн гарч ирээд зогслоо. Гартаа худаг өрчжээ. Цагдаагийнхан эвгүүдх юм бол шууд буудна гэд бэлтцсэн байна. Мафийн босс харин машинаасаа айсан байртай хараад байж байдаг. Про тэнд өөрийгөө хардаа арчаагаа алдчихсан. Та чи миний босс байсан биз дээ. Ийм арчаагүй царайлах гэж надаас урвсан юм уу? Таач хогийн новшим да гэд гүөх гэтэл бундуу гарлаа. Цочод зогсох үед буржгар тэндээс гараад ирсэн мафийн боссыг буутчиж тэгснэ нэмээд хит хитэн удаа буудлаа. Цагдаагийнхаа харин буржгарыг тэр дор нь буудаж устгана. Про очиж түшиж аваад сэрэч новшим чи яах гэж ингэж байгаа юм бэ? Сэрэч ингээд буржгар найзынхаа өмнөөс өглөө. Тэр үед харин найзуудтайгаа шавар дээр хамт тоглож байсан үе боддог. Амьдралынхаа замыг буруу сонгосноос болоод цэл залуугаараа хоёр нүхэж нэг нь шоронд орж дууслаа. Элд баригч нь элдэндээ өхнө гэдэгтэй. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа.